Ухамсар бол ерөөсөө амьдралд бол их өгөөчтэй, их тийм гоё нандин мэдрэмжүүдийг өгдөг. Нэх тийм гоё. Амьдрал гэдэг чинь ямар агуу, ямар сайхан одоо боломжит цаг хугацаа байдаг юм бэ? Амьдрал гэдэг чинь ер нь ямар сайхан тийм ээ? Бүр ингээд урлаг байдаг юм бэ? Ямар сайхан уран нарийн тийм одоо юм аргачлал байдаг юм бэ? Нөгөө хайхтар тийм хурц ширүүн байсан, тэр дошгин ширүүн байсан. Тэр чинь ерөөсөө ухааны цар хүрээ. Ухаан нь ерөөсөө ингээд нэг юм зэвсэг болцсон байсан юм байна штэ. Гэтэл энэ ухамсараас хэрнэ гэдэг чинь ерөөсөө тийм ээ маш гоё одоо төвлөр хурд дарж байгаа юм шиг тий. Маш гоё одоо яадаг морин хурд дарж байгаа ч юм уу. Маш гоё одоо уран нарийн бүжгэлж байгаа ч юм уу тий. Одоо нэг тийм төвшин юм байна штэ. Энэ энтхийн сүмүүд дээр ингээ бүжгэлж байгаа бурхад их байдаг байхгүй юу? Хөгжим тоглож байгаа ч юм уу, бүжгэлж байгаа ч юм уу. Тэгэхээр тэр нөгөө нэг юм бидний одоо 5-аас дээш одоо бид нар 3D ертөнц, 4D ертөнц гэж яриад байна одоо тийм ээ. 5D ертөнц гэж яриад байна. За тэгээд тэрээс хашаа 6 7 дахь D ертөнц рүү нь болохоор одоо хүн бол ингээ өдөр болгон баясрал эсгэлэнтэй 5-аас дээш ертөнцид баяр эсгэлэнтэй байх тийм боломжтой. Тэгэхээр энэ бол бидэнд байдаг байхгүй. Бид нар тэр 3D, 4D, 5 хэдэж байна бүгдээрээ бидэнд байж байгаа гэсэн. Нэг хүн бол нэг ертөнц юм а гэдэг тухай одоо бүр ингэж маш дэлгэрэнгүй тайлбарладаг болсон тийм ээ. Тэгэхээр тэр 3D ертөнц гэдэг бол ерөөсөө оюун санааны төвшин. Ерөөсөө л нэг юм хувц хунартай болъё, нэг эд материалтай болъё, нэг мэрэгжилтэй болъё гэсэн төдий. А гэтэл 4D болоод ирэхлээр хамтрая, хин нэгнтэйгээ хамтрая, бүгдээрээ хамт хийж Монгол орны гоё болох юм байна шүү, тийм ээ. Энэ Монголын хүмүүс нэгдэж байж, нийлж байж энэ сайн сайхан, тэгш сайхан амьдралыг бий болгох юм байна. Энэ их одоо хавдар байгаад байна. Энэ их одоо зовлон зүтгүүр байгаад байгаагийн шалтгаан бол нөгөө нэг муу мухад одоо тэрүний ярьсан тийм хуурмаг дүр төрх буюу 3D буюу ерөөсөө л ингээд мэрэгжилтэй л болъё, мөнгөтэй л болъё, баян л болъё гэсэн нэг юм дон, дэв. Тэгээ энүүний л одоо ач холбогдол гавьяа. Гэтэл энэ еврей хүмүүс чи ерөөсөө шууд 4D-ийн тухай ярьд юм билээ шүү дээ хүүхдүүдэд багаас нь ахуулаад хамтралын тухай ярьдаг, хайрын тухай ярьдаг, их орон их нутаг одоо тий олуулаа болох байх тухай ярьдаг. Яавал одоо тэнцвэртэй доктортой хөгжих вэ гэдэг тухай ярьдаг. Манайхтай адилхан өглөөсөө л А нэмэх нь Б тий одоо В гэдэг ингээд авахгүй, нэмэх үржих гэдэг авахгүй. Тэд нар ерөөсөө хүн болох тухай, тэгтээ бүр хамтрах тухай ярьдаг юм. Шууд 4D мэдлэгийг олгод юм билээ шүү дээ. Тэгэхээр 5D болоод ирэхлээр тийм ээ нөгөө 3D гэдэг нь болохоор амьтанлаг ертөнц, а 4D болохоор хүн нэг хүн шиг маягтай болж байна тийм ээ. А 5D болоод ирэхлээр хүн бурхан шиг тэм төвшин. Нэг осондоо заавал бурхан гэхээр л ингэ суугаад байгаа хүний тухай биш тийм ээ. Бурхан гэдэг чинь бол бурханлаг гэдэг бол хүний одоо инэрлний үүсэл тийм ээ. Зөөлөн байх, зөвлөгч байх, туслагч байх. Одоо тэр бурхтуудын зураг байдаг шүү дээ 4 8 гартаа мартай тийм ээ. Тэр чинь нэг тийм олон мутраараа олон одоо их болсон 600 хам амтны тусанд тэгэл одоо өг торхоо шоргоол хүн амтын юу гэдгийг тийм ээ. Тэр болгон туслаад байна шүү дээ. Тэрийг л бурханлаг төвшин гэж байгаа. Хүмүүс гадаа ингэж өг торхоог хайрлж илээдэг шүү дээ. Шуу болжмор юу гэдгийг тэр хайрладаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бол бас л тэг бурханлаг чанар буюу нөгөө 7 8 мутрууд нь л байгаа байхгүй юу?